Сайн байцгаана уу? Цэцэрлэгийн багш болзол турлаанд оролцож байгаа 9-р цэцэрлэгийн багшийн туслах дуурийн хандан байна. Хүүгийнхээ яагаад гэсэн дуусшгүй тэр олон асуулт сониучхан гэгээлэг мөрөөдлийг нь биелүүлж хүүгээ цэцэрлэгт оруулахдаа цэцэрлэгийн багш болох мөрөөдөлтэй болсон. 2013 онд Улаанбаатар хотын Арука мэрэгжил сургалтын төв туслах багшийн сургалтанд хамрагдаж 2014 оноос хувийн цэцэрлэгт ажлын гараагаа эхэлсэн. 2018-аас 2020 оны хооронд улсын тэргүүний 14-р цэцэрлэгт ажиллаж байгаад 2020 оноос аймгийн тэргүүний 9-р цэцэрлэгтээ 8 дахь жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багш болзол туралдааны багшийн туслах төрлийн оролцогч дуурайн хандам, бүлгийн менежментийг хэрэгжүүлэн багш эцэг асран хамгаалагч нартайгаа хамтран хүүхдийг хөгжүүлэх эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн анги танхимын тохичлтыг засан сайжруулж хүүхдүүдэд эрүүл ахуй суралцсан үр дүнгийн хүрээнд ариун цэвэр эрүүл ахуйн зөв дадал хэвшлүүдийг эзэмшүүлэн ажиллаж байна. Үүнд өдрийн хуваарьт үйл ажиллагааны хүрээнд бүлгийн хүүхдүүдэд өөртөө үйлчлэх цагаар ам хоолойг зайлуулах, шүд гараа угаах зэрэг эрүүл ахуй ариун цэврийн зөв дадал хэвшлүүдийг эзэмшүүлэн ажилладаг. Шинжлэгдсэн хөтөлбөрийн дагуу энэ хичээлийн жилд эрүүл ахуйн 5 дэд анги хүрээнд суралцсан үр дүнгээр гарааны үнэлгээ 58%-аас явцын үнэлгээ одоогоор 80% болж 22%-аар агсан үзүүлэлттэй байна. Бүлгийн хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж өдөр бүр витамин С-г үрэл болон уусамлаар өгөх, жигэнсэн алим, хүчил төрөгчийн коктейл, давсан өрөөнд хөлийн улаар чирэгжүүлэх зэргээр хүүхдийн дархлааг дэмжиж аливаа халдварт өвчнөөс сэргийлсэний үр дүнд ханиад томооны өвчлөл 3.8%-аар буурсан. Тогтмол 25 хүүхэд ирж сарын эрс 90-ээс дээш шувтай байна. Өөрийн давуу талыг ашиглан анги танхимдаа хүлээн авах өрөө, ариун цэврийн өрөөний хөшигнүүд, шагаанууд, хөлөгт тоглоом, олбог бэлэн байдлын үзүүлэн, гарын жижиг булчин хөгжүүлэх, дүрс ялгах, сүлжиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнүүд, байгууллагын анги танхим өрөө тасалгаанд хүлээн авах өрөөнүүд зэнцүүл, урлаг заалны тайзны болон цонхны хөшиг цэвэл, буудангийн бүтээлэг, ойн цэцэрлэгийн ширээний бүтээлэг, үлгэрийн баатрууд зэргийг багшийн туслахуудтайгаа хамтран ойсон. Цэцэрлэгийнхээ зорилт бүлгийн 7 хүүхдэд шүд угаах, заавар, аргачлалын хамт ахуйн хэрэглэл өгч дэмжлэг үзүүлсэний үр дүнд шүдээ дарааллын дагуу зөв угааж хэвшлээ. Дэлхийн 101 оронд хэрэгждэг олон улсын эко сургууль цэцэрлэг хөтөлбөрийг байгууллага дээр хэрэгжүүлэх эко зөвлөлийн гишүүнээр 2022 оноос хойш ажиллан байгууллагын алсын хараа сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө зэрэгтэй уялдуулан хэрэгжүүлснээр 2022 онд хүрэл гэргээ, 2023 онд мөнгөн гэргээ, 2025 онд алтан гэргээ буюу ногоон туг, 2026 онд давтан ногоон тугийн болцлуудыг хангасан амжилтуудыг үзүүлээд байна.